Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Сутун Ялмын цэцэрлэгдэх дурсамж. Ялмын цэцэрлэгт хүрэхэд нэгэн чулуун гүүрийг дамжиж өнгөрдөг. Манай хотод эрт эдүүгээгийн өч төчнөөн гүүр гол дээгүүр хөндлөлтөн байх хэдий ч ялмын моддын цэцэрлэг цор ганц билээ. Би 15 тайдаа том болсноо мэдэрч хамгийн анх хийсэн зүйл бол ганцаараа усанд орохоор явсан юм. Ийхүү бямбгаргийн орой бүр сугандаа альчуур саван богиномдоо хавчуулаад мөнөөх гүүрээр өнгөрч ялмын модны цэцэрлэгийн зүүнтэйх усан санд ордог боллоо. Цэцэрлэгийн чийдсэн хар байшингууд гаврын моддыг анхаарахтаа хідэн хором саатаж учир юун болохыг бүү мэд ёр усын нууцлаг өвдөс энэ газар шингэсэн мэт санагдав. Тэр хар байшинд эрт цагт эхээ том хэрэг болж байсан мэтээ. Гүүрэн дээр анх удаа Сяоди Маото нартай таарлцсан юм. Тэд зуны турш тэнд өнжин. Би урдуур нь ямж өнгөрөхдөө ханаад хөрсөн дээч биш. Дөнгө сая угаасан цэвэрхэн нүрийн минь Сяоди том гараараа алгадах болов зай химэн эмээсэндээ хамраа шуугтн болов. Юу гэвээс Сяодиг би сайн эргэж боддог. Тэр гэнэтхэн хорсон зэв үсэж шалмгай нарахгүй дэргэд чинь хурч ирээд алган боовог гөхвэдэ. Тэр өдөр Сяоди өмнө минь хөндлөсөд Маото болон бусад руугаа "Үй! Даниугийн дүү явж байна. Нүдийг хараач айдлахын хөнхөр юм гээч" гэв. Даниу гэж хэн болохыг би мэдэхгүй. Эгч минь Даниу бишээ. Хамраа шуугтнуулан гэдрэг болов. Тэд намайг тойрч бүслээд нүдийн минь цоо ширтэн. Намайг Даниугийн дүү гэдэгт итгэсэн баараггүй. Яах гэж ганцаараа явав да гэж харамсан бодов. Сяоди гар далайвал би гүүрэн дээрээс бөмбөг мэт өнхрөн зайлыг саналаа. Ингэх юм бол сүйдтэй гэмтэхгүй. Сяодигийн алганд өртснөөс өөрөө унаж бэртэх нь хавьгүй дээрээ. Яг энэ үед альчуур мултран газар унахад Сяоди гараас минь жигтэй янзаар татан надаар авахулсангүй. Гэтэл Маото тонгой миний өмнөөс альчуурыг аваа зогсохгүй. Хідэн агуу үг хэлсэн нь "Даниуд дүү байхгүй, айлын ганц охин шүү" гэлээ. Маото том муугүй залуу юм гэж. Энэ сэтгэгдэл тэр үеэс хойш үлдэжтэй. Намайг тэд явуулах нь удаа гэж бодтол Сяоди халааснасаа нэг цаас гаргаж ирээд "Даниуд хүргээдэг" гэдэг байгаа. Даниугийн гэр Сангюан цэцэрлэгийн хамгийн том хаалгатай айл. Нэг гаврын мод ургаж байгаа тэр хаалга гэлээ. Гудамжны үзүүр эргээд би өнөөх гурвалжилж өвгсөн загтлыг нээж үзвэл улаан балаар "Даниу өнөө шөнө гүүрэн дээр ирэхгүй бол маргааш шууны үүр гიშгэн" гэж мөрий сарыг бидсэн байлаа. Ийм зурвас хүнд өгнө гэдэг тун сонирхолтой санагдсан боловч уншсныхаа дараа дахин гурвалжиж ивхэж чадсангүй. Ялмын цэцэрлэг рүү гүйж хүрэх үед хэрв Даниу Сяодид захааг нь нууцаар уншсныг хэлчихвэл яах болж байна гэж бодоод зүрх төгшөв. Би Даниуг танихгүй. Харин өглөө оройн аль нэгэнд гудамжнаа түүний нэрийг хэн нэгэн дуудах нь үргэлж сонсогдно. Анхандаа түүнийг би гойд содон эмэгтэй байхаа гэж бодж явлаа. Тэрээр айлын хан түшиж алхах дуртай агаад заримдаа тунч жигтэй элхэн би. Нэгэнтээ манай гэрийн урдуур алхаж явтал хоёр нагцэгч хоорондоо нэг нь түүний алхааг сайхан, нөгөөх нь сайраг гэлцэн маргаж байсныг санав. Сяоди Даниу хоёр ямар учиртай болохыг би мэднэ. Эрэм хоёрын болзоо учирлыг байдгал явдал гэж үздэг болсон байв. Зүүн гудамжны Шивогийнх нэг айхтар нохоотой. Өвгөн өдөр бүр нохоогоо дагуулan төмөр замын хоёр талаар суусан шувуудыг хөөж үргэн. Би хэдэн өдөр түүгээр өнгөрөхдөө нохой нь өөр нэгтэй хамт явахыг харав. Өнөөхөн завааны дээр үзшгүй муухай жингэр байхыг үзээд өдөржин бодлогширч билээ. Би ер нь хүнээс юм асуух дургүй. Альва юмыг өөрөө ухаарахыг хичээж, тийм насандаа ийм хоёр дүр зургийг харьцуулан холбож ойлгосон минь өнөнхөө агуу хэрэг хэмээн өдий хүртэл боддог юм. Даниугийн гэрийн цонхыг тогшоод зурвсыг чулуутчихав. Сяодигийн яг зааснаар хийсэн хэрэг л дээ. Энэ үед л Даниуг олж харлаа.
Харсан ч гэж дээ үнэндээ гүн харах хоёр нүд ширтэж байсан юм. Тэр ойр ганцаараа цон хаалга дангинтал түгжиж орхиод юу хийж суудаг юм бол та. Ялмын цэцэрлэгт гаврын модод хэдийн цэцэг юугаад илгэжээ. Тийшээ орох бүрдээ Даниу бид хоёрын нүд бараг адилхан болохыг мэдэж тэр цагаас эхлэн нүүрэн дээр минь үлэмж гоонууд дурайж байгаа гэж бодоход бахтай санагдана. Хэсэг хугацаанд усан сан руу явсангүй. Харин нэг өдөр ах толгойг минь үнэрлснээ орноос түлхээд унахчихв. Ахч цэвэр цэмцгэр залуугийн дүүрэсгэх дуртай нэгэн. Тэгэхэр нь усанд орохоор явлаа. Тэнд Сёди нарын залуустай таарна гэдгийг мэдэж байлаа. Тэр үед л тэдний өдөр бүр гүүрэн дээр чухам юуны учир тийм зогсож байдгийг ойлгосон юм да. Даалгасан ажлыг чээж муугүй хийсэн шүү. Химээгээд Сёди нэг янжуур өгч мөрөн дээр минь элгэсгээр алгадав. Амьдралдаа анх удаа хүн надад тамхи өгсөнд онц ихээр догдолж билээ. Тэр үед аав ээжийг харбин авсан хойгуур тэдний үлдээсэн хоолны мөнгнөөс хайрцаг муудаан тамхи аваад Сёди Мауто хоёрыг дайлж болох юм гэсэн бодол зурс хийж орж ирэв. Чухам хүү ганц ширхэг тамхинаас болж маргааш нь тэнд ахин очсон ч тэд миний санаа гадралсангүй. Ахлахангийн сурагч өөрсөдөө нийлхийг зөвшөөрч билээ. Чингээд би өнөөх гүүрэн дээр бүхэлвүтэн нэг намар зогссон юм да. Хэдэн залуу хамтдаа зогсоод өнгөрч яваа хүмүүсийг баясгав. Тэр тусмаа залуу охид буюу том хөхтэй бүсгүүчүүдийг онцгойлон гоочлно. Тэднийг шоглоход гойд сайн ургуулan бодох чадвар хэрэгтэй. Энэ тал дээр харин би хинээс ч үл дутна. Ижил төстэй өгүүлэг зохиодог болсон минь тэр үетэй холбоотой. Сёди үүнд арай дутмаг. Гүүрээр өнгөрч яваа хүүхнээс "Шөнийг сайхан өнгөрүүлв үү?" гэж давтан асууна. Үүнийг сонссон гэм зэмгүй охид бүсгүйчүүд нэг ширтснээ уцаарлан хідэн үг хэлэх боловч нарийн учрыг эс ойлгоно. Харин нэг өдөр цэцгэн хээтэй богино банзалтай өндөр бүсгүй ойлгоод Сёди руу хялалзан "Өнөөх чин захтнаа юу? Захтнаад байвал шонгийн модонд очиж өрөхгүй юу?" гэснийг санаж байна. Үнэндээ ийм хариу хүмүүсийг хөгжөөж чангаар хөхрөлтөн сонирхолтойсон. Ийхүү өдөржин нүдээ эргэлдүүлж цайвар нэмгэн цамцны цаанаас цохих хөхөвчийг харсаар хөвгүүд бүр дордно. Чингэж би болж бүтэхгүй бүхнийг сурсан юм да. Сёди намайг дагуулж Даниугийн гэрийн цонхыг тогшвол боронзон будагтай цонх чимээгүй онгойж Сёди тийшээ шурган орсны дараа би үлдээд хийх юм олж ядан ганцаардах боловч ялмын модны цэцэрлэгт модны бараан сүудэр дор зогсоод хүнийг гайхшруулдаг зүйлсийн тухай эргэцүүлэх дуртай байлаа. Ялмын цэцэрлэгт 6 гаврын мод ургадаг байснаас Даниугийн хашааны зулцхан мод хамгийн орой цэцгэлдэг болохыг би мэднэ. Хожим нэг хэрэг мандав. Юу гэвэл хөршайлын Сэнсин хэмээх охины тухай ярих болгоно. Сэнсинигээр чулуун цамхгийн зэрэгэлдээ голын эрэг дагуу чулуун тавцан хийгээд манай арын хаалганы өөдөөс харсан юм. Багада гол руу харж шээх дуртай байсан би эргээ тарахтаа Сэнсин тавцан дээр хувц угаахтай хэд таарсан ч хачирхалтай нь тэр огт санаа зовхгүй. Жижигхэн хошуугоо цорвайлган цэцэг хуар болсон хувцаа мушгин суугаагаад хичээнгүй юм ойлгодог дүрэсгэнэ. Нэг үдэш Сэнсин гэрийнхээ үдэнд гол руу голор цогсыг үзээд түүнийг маш үзэсгэлэнтэй гэдгийг олж мэдлээ. Намайг шүгэлдэж хэлээ гарган нүүр амаа татвалзуултал өөдөөс хөөхөн гихч инээмсэглэн чинээ сансангүй. Тэрд орохноос Сэнсинтэй ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодоод түүн рүү манай дорыг химэн гараараа дахин дуудвал хариу толгой дохиод намайг дахин даллахад манай хашаа руу орохоор алхав. Голын эргээс холдон буцахдаа Сэнсинийг юу болов химэн бодтол модон хаалга чихран дуугарч их зурдаас мөрөө хавчин хаалга хаагдахгүй гэж айсан аятай хаалгыг нэг гараараа тулан зогсно. Би түүнийг хөтлөн өрөөнд оров. Эхлээд өрөөнд доторхыг харуулах гэсэн боловч Сэнсиний сэтгэл энд биш байжээ. Тэр мөрөнд минь толгоогоо яарнав. Охин өсөж торноод энэ бүхнийг ойлгодог болжээ. Ингэх нь юу ч биш гэж би бодож
Түүнийг буудан дээр суулгаад хаалга хаахаар эргэв. Яг тэр үед Синсийн хаалгаа битгий хаа гэж айсан дуугаар чанга хашгирч тоорих шиг хоёр нүд нь нааш цааш савлах модон хаалгыг цоо ширтэж байлаа. Тэр яаран гүйж ирсэн нь мөрөн дээр минь толгоогоо тавихын төлөө. Тэр нь тэгээд хоёр хүн мөч байсан гэж бодохоос сэтгэл гонсав. Дараа нь түүнийг булангийн сүлжмэл сандал дээр суулгавал бас л таалсангүй. Түүний бодлоор аюултай юм байх. Синсийн өрөөний голд таг хөшиж орхитол орны толгойн тавир дээр тавьсан ахын сэрүүлэг гинт цангинан дуугарч Синсийн бид хоёрыг дав хийтэл цочоохон тэр. Уг нь өглөөний 5 цагт дуугарх ёстой атал оройн 5 цагт дуугарсан тэр юм санж. Сэрүүлэгтэй цаг ах бид хоёртой адилхан галзуурчсан мэт. Энэ алдааг би өхөн өгтлээ мартахгүй. Синсийн явхдаа танай гэрийнхний эрэх цаг болчихсон байна хэмээж урам хугалсан да. Маргааш нь Сёди Маото нартай гүүрэн дээр зогсонгоо өчигдрийн явдлыг тэдэнд ярихгүй хичээж өдөржин бие барив. Маото хэрвзээ бүсгүй хүнд сэтгэл алдарвал хацрыг хазаж шүдний ормоо үлдээн гэж шийдэмгийн аргагүй хэллээ. Энэ ч аргагүй юм даа гэж бодов. Харин Синсиний хөмсөг хамгаас хөөрхөн жирвийсэн хүрэн бор өнгөтэйг санаад тэнд нэг өнсөж орхих юмсан гэсэн бодол төрсөн ч ягаахан хацрыг хазаж яавч зүрхлэхгүй дэг. Тэрхэн үед би Синсинтэй үерхэгсэн гэж бодсон атал тэр унтаж сэрээд өчигдрийн явдлыг ормөргөө мартсан бололтой. Дахин чулуун тавцан дээр үзэгдсэнгүй учраас түүнтэй холбоо тогтоож чадсангүй. Харин өвөө нь ямар ажиг сураг сонссныг бүү мэд. Ач охиноо харж хамгаалах болсон шүү. Зундаа голын эргээр зугаалахдаа тэдний цонхыг тогшиж болох байсан ч тэр үед гадаа сэрүү орж хүмүүс модонд ороод байгаа гар ноосон цам цөмсгöd эхэлсэн байлаа. Ашгүй нэг өдөр Синсийн төмпөнтэй хувцаа барьсаар алхан ирж байгаатай таарав. Өнөөх л янзаараа уруулаа цоров байлгон хувцаа угааж эхлэхэд нь би эрэг дээрээс түүн рүү ус цацтал тэр гараараа нүрээ арчаад ихэд доромжлогдсон мэт байдал гаргав. Тэрхэн зуур ууралсандаа хоёр нүдэнд нь очмаанс хийсэн юм. Би Даниуг таньдаг болсноос хойш хөмсхийн ажсан да. Түүнийх Синсинийхээс ондоо тэндэ жижигхэн мэнгтэй. Тэр мэнгийг нүднээс далд газар нуруунд дээр нь байхгүй явдаа хэмээн бодсонсон. Харин Маото Непалийн хатан хаан ба Бэдэн явагч кинонд гардаг Леда хоёрын аль альнийх нь хөмсөг мэнгтэй учраас Даниугийн мэнг тун сайхан хэмээн мэдгэв. Үнэн дээр Даниугийн гоо үзэсгэлэн нь хөнхөр нүдэндээ юм билээ. Даниу надад танго бүжиг заах үед анх нүдийг харсан юм. Бидний нүд хоорондоо адилхан байсанд сэтгэл аз жаргалаар бялхна. Даниу бүжиглэхдээ урт хөлтэй болохоор залуу эрийн эмзэг эрхтнийг шүргээд байдаг гэлцгийг сонссон. Тэр өдөр би үе доош харц чулуудахтаа бусдын хилдэгтэй адилгүй болохыг ойлгов. Ижил нүдтэй болохоор тэрүү эсвэл түүнээс насаар дүү болохоор тэрүү баахан твдэж үлээ. Даниу манай нагац ихч шиг харц дагуулan ажиглаад байсныг хэлэхүү үүнд нь цохолдож бүжгэлж байхдаа гарын хамаг чадлаараа атгавал хашгирахчгүй яахчгүй дэмийл хориглох мэт харна. Энэ бүсгүй ёр бүсийн хүн юм а. Сёди түүнийг жирэмслүүлэх үед бас л ингэж харж байсан байх та гэж бодов. Тун гүргэр хүүхэн шүү. Гаднаас нь чагнаад хашгирахын сонссонгүй хэмээн Даниуг эмнэлэгт 3 удаа хүргэх тоолондоо Сяди хэлж ирсэн юм. Энэ нь ч яриангүй үнэн. Даниу юунд ч хорсож зэвүүцдэггүй учраас огт хашгирч сүйд болдгоо байжтэй. Энэ яриа болж байхад Маото гүүрний хашлаг дээр суужчихсан баруун гараараа тэг дөрвөлжин нүрээ тулан надад Даниу баларсан. Дараа нь хүүхд төрүүлэгч асуудалтай болсон доо. Гэснээ намайг итгэхгүй байх хэмээн эмээсэн үү? Нээрэн шүү, би мэднэ. Даниу өнгөрсөн гэлээ. Чухам тэр жилийн намардаа ялмын цэцэрлэг хөл хөдөлгөөнтэй байлаа. Чанчууны кино студ гүүрэн дээр зураг авч ойр орчмыг оруулахар болжээ. Балетийн эрэгтэй бүжигчин гол дүрд тоглож байсныг санаж байна. Тойрон хүрээлсэн хүмүүсийг гүүрний хоёр талаар боогнон зогсоосны дунд Сёди бид нарч бас байв.
Сяоди байцан жугаад бүжигчин залууг ялмын цэцэрлэг рүү хуурч аваачаад цохий гэж хэлэхээр нь би толгой дахин зөвшөөрөв. Харцсан хэд бардам гэж бодсондоо бос кинонд тохирохгүй хүн гэж үзсэндээ тэр юм. Кинонд тоглогч нь балет бүжиглэхээс тэс ондоо зүйл шүү дээ. Киноны зураг авалт чихлэв. Гүүрэн дээгүүр урт хүрэмтэй хідэн хүн ирж явааг хараад эхлээд жүжигчд гэж бодтол дөхөөд ирвэл манай гудамжныхан болохыг танилаа. Тэр хэсэг улс дотор жижиг цагаан хүрэм хар даашинзтай сэнсийн бөксөг хаялан эхэд додгор явхаж. Зураг авч байсан нь тэр агаад кинонд тоглосондоо баясан хөөрчээ. Кино зураг авах үеэр Даниу гэртээ хэвтэж байсан юм. Тэр дотроос гадагшаа харах гэж цонхондоо жижиг нүх гаргасан гин. Юуг тэгтлээ харах гэсэн юм бол та. Хэрвзээ тэр цонхны цаадах Даниугийн нүдийг найруулагч харсан бол лавтай гайхан алмаа ярих байлаа. Даанч мэдлгүй өнгөрсөнд харамсмаар. Өөрд мэдлгүй өнгөрнө. Сяодитэй муудалдсан минь бүр сүүлд болсон хэргэлд. Одоо санах нэ Сяодитэй яаж зодолдохоо эртнээс дотроо зургалсан байж. Шалтгаан нь гүүрэн дээрх анхны уулзалт байж тун магадгүй. Тэр үед Сяоди бид хоёр гойд сайн тохирч байсан ч түүнтэй зодолдохгүй бол болохгүй. Дийлэх нь баттай гэдгээ сайн мэдж байлаа. Эсбөгөөс дотроо өөрийгөө өөдгөө хулчхар хэмээн зүгсээр байхсан. Өөрийгөө ялж гэмээн өөрчлөгдөнө гэж бодсон хэргэлд. Тэр үдэш би цэцэрлэгт хүрээлэнгийн модон дээрээс үсрэн бууж Сяоди, Даниу хоёртой нүүр тулгарсан юм. Сяоди учрыг ухаармагцаа цохил цохилдоо гэв. Бид хоёрыг зодолдож эхлэх үеэр Даниу өчүүгч чимээ гаргалгүй мод налан зогсож байснаа Сяодиг босож чадахгүй газраар мөлхөхөд гэрлэвгээг үүчгсэндэ. Сяодиг түшиж босгох нь битгийхэл эргэж чаралгүй жирэлгсэн нь санаанд багтдаггүй юм. Даниуг сүүлчийн удаа харсан минь тэр байж. Төвнийг алга болсон тухай яриаг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэр хаачхаа мэднэ. Хэнд ч уруу татагдах хүн бишсэн. Ганцаараа яваад өгөхгүй гэдэг нь ч баттай. Хэд хоногийн дараа Даниу, Мао Тоу хоёр хамтдаа өгсөн байдалтай олдсон гэж сонслоо. Хойд захын зэгсэн төглийн гүн рүү унаа олж очоод тойрон бүтсэн хүмүүс дунд тэр хоёрыг тэвэрлсэн байхыг харж билээ. Хүмүүсийн дундуур зүсэн орж тэднийг салган Мао Тоуг тэврэхэд толгой нь өнжөв. Тэр нээрэн өгчгэж. Даниуг тэвэрч зүрхэлсэнгүй. Үнэхээр чадаагүй юм. Харин хазар дээр нь тод гихчийн шүдний орон байхыг үзээд Мао Тоу хазнаас зайлахгүй гэж бодлоо. Тэднийг ингэж өхөн чинээ сансангүй. Хэрэг явдлын эргэн тойронд ямар нэг алдаа гарсан гэж бодогдно. Тэд яагаад өчөх вэ? Хинээс ч айх учиргүйсэн. Айх хэрэг огтхон ч байхгүй. Мөнөөх алдаа гихчээс айсан байж мэднэ. Дараагийн хэдэн өдөр болсон явдлыг бодсоор байв. Ялмын цэцэрлэгийн чулуун гүүрэн дээр Мао Тоу Даниу хоёрын нэрийг сэлэхээр шийдлээ. Ингээд нэг жижиг хутаг сүх барин диндан хийх чимээ гарган нүдэж гарав. Гэвч сийж амжаагүй байтал гудамжинд хөгшөд ирж яваа харагдахаар нь хутгаа нуулаа. Тэдэнд миний юу хийж байгааг мэдсэн шинж алга. Ингээд чулуун гүүрэн дээр тухтай гэгч нь нэр сэлэх минь өнгөрсөн дөө. Тэр жил оморд нутгаас гэртээ харж ирээд урд гүйжчдэг байсан ялмын цэцэрлэгт хүрлээ. Гүүрээр явхдаа хин хийснийг бүү мэд чулуун хашлага дээр Мао Тоу Даниу хоёрын нэрийг сэлж орхисныг үзэж үлээ. Хэн нэгэн энд аялав гэснээс тэс өөрөөр сэлсэн ажээ. Гүүрнээс бууж явхдаа том гидтэй эмэгтэйтэй таарсан нь син байлаа. Түүнийг хармагцаа таньсан би том байсан гидсийн ширтсээр ертөнцид уйлддаг гэм бороо улам том, улам их байдгийг тэрхэн зур бодож өнгөрөв. Син гүүрээр өгсөөд уруудахт нь ширтсээр байлаа. Синч намайг харж өгүүдээ инээмсэглэх байхаа гэж бодсон минь талаар болов. Тэр хяламж хийсэнгүй. Энэ хүүхэн ямар учиртай болохыг ойлгоогүй юм. Төгсөв. Орчуулсан өнрийн наран туяа.